Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилог хүргэе. Европын комиссийн ерөнхийлөгч энтгээг усад айлчлах гэж байгаа юм байна. За эх 7 хоногт болох энэхүү айлчлалын үеэр худалдаа эдийн засгийн асуудлаар гол асуудлыг хилцгээр төлөвлөж байгаа юм байна. За талуудын хувьд чөлөөт худалдааны хилцээр байгуулахаар олон жилийн туршид ярьсан. За энэ удаагийн айлчлалын үеэр тухайн хилцээр бодит байдалд шилжих боломжтой гэж харж байгаа юм байна. За Европын холбоо энтгэгтэй чөлөөт худалдааны хилцээр байгуулах босгон дээр ирсэн байгаа ч гэсэн үүнд шаардлагатай зүйлсийг хийх ажил үлдсэн гэж Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен мягмар гарагт Давост тулсан дэлхийн эдийн засгийн форумд хэлсэн үгэндээ мэдгдсэн байна. За тэрээр хэлэхдээ хийх ажил байсаар байна. Гэхдээ бид түүхэн худалдааны хилцээрийн босгон дээр байна. Зарим хүмүүс үүнийг бүх хилцээр их гэж нэрлэж байгаа. Энэ хилцээр нь дэлхийн дотоодын нэвтрүүлэгтний баруун 4/1-ийг эзэлдэг 2 тэрбум хүний зах зээлийг бий болгох болно гэж Европын холбоотой бодлогын тайлбар хийсэн байна. За Европын холбооны зүгээс худалдааг төрөлжүүлэх бодлогыг олон жилийн туршид явуулж байгаа. Өөрөөр хэлбэл зарим нэгэн улсаас хамаарах биш, олон улстай худалдааны харилцааг тогтоохыг зорж байгаа учраас энэхүү энтгэгтэй энэхүү чөлөөт худалдааны хилцээрийг байгуулахаар зорж байгаа. За хоёр талын хувьд удаан хүлээгдэж байгаа энэхүү чөлөөт худалдааны хилцээрт хүрсэн гэдгийг 1-р сарын 27-нд болох энтгэг болон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр зарлахаар төлөвлөж байна. Европын комиссийн ерөнхийлөгч Европын холбоо Австралитай бас шинэ чөлөөт худалдааны хилцээр байгуулахаар ажиллаж байгаа гэдгээ хэлсэн. Бид мөн Филиппин, Тайланд, Малайз, Арабын нэгдсэн Эмират улсаас бусад улсуудтай чөлөөт худалдааны хилцээр байгуулахаар ахиц дэвшил гаргаж байгаа гэж тэрээр нэмж хэлсэн. За Европын холбооны хувьд энэ нэтгийн хамгийн том худалдааны түнш байдаг юм байна. 2023 оноос 24 оны санхүүгийн жилд хоёр талын худалдаа бараа бүтээгдэхүүний худалдааг нь авч үзэх юм бол 135 тэрбум $. Хүрсэн чөлөөт худалдааны хилцээр байгуулснаар хоёр талын харилцаа мэдэгдэхүйц сайжрах боломжтой гэж талууд үзэж байна. Бүгд найрамдах энтэг улсын ерөнхий сайд Нарендра Модигийн уралгаар Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Луис Сантос де Коста, Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен тус улсын байгуулагдсан 77 жилийн ойн баяр зочноор оролцсон. Ингээд 2026 оны 1-р сарын 25-наас 27-нд энтгэг төрийн айлчлалын үеэр удирдагчид 2026 оны 1-р сарын 27-нд энтгэг болон Европын холбооны 16 дахь дээд хэмжээний уулзалтыг хамтран даргалах юм байна. За айлчлалын үеэр ерөнхийлөгч Коста болон Европын зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайенаар хүндэрт Махраджапатта уулзаж ерөнхий сайд Модиттой хязгаарлагдмал болон төлөөлөгчийн түвшинд яриа хэлцээ хийхээр төлөвлөж байна. За энтгэг болон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын хүрээнд энтгэг болон Европын холбооны бизнес форум бас зохион байгуулах юм байна. За энтгэг Европын холбоо нь 2004 оноос хойш стратегийн түншлэл тогтоосон байгаа. За энтгийн хувьд Европын холбооны 15 дахь дээд хэмжээний уулзалтыг 2020 оны 7 сарын 15-нд виртуал хэлбэрээр зохион байгуулж байсан. Хоёр тал харилцаагаа олон талбарт үргэлжлүүлэх, гүнзгийрүүлэх талаар ярилцсан. За ингээд 2025 оны 2 дугаар сард Европын комиссаруудын коллегийн анхны түүхэн айлчлалыг Урсула фон дер Лайен тухайн үед хийж байсан юм байна. За Европын холбооны удирдагчид бүгд найрамдах энтгэг улс байгуулагдсан 77 жилийн энэ энтгэг Европын холбооны 16 дугаар дээд хэмжээний уулзсны гол зочноор оролцох нь энтгэг Европын холбооны стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэх, харьцсан сонирхож байгаа тэргүүлэх чиглэлүүдийн хамтын ажиллагааг урагшлуулах болно гэж үзэж байгаа юм. За сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын зүгээс чөлөөт худалдааны эсрэг бодлогуудыг баримтлах болсон. За өөрөөр хэлбэл өөрийн зах зээлийг хамгаалах протекционист бодлого баримтлах болсонтой холбоотойгоор дэлхийг хамарч байсан даяаршлал үйл явц бол зогсонх байдалд орж байгаа. За харин Европын холбооны зүгээс бусад орнуудтай энэхүү харилцаагаа хөгжүүлж байгаа нь Европын холбооны зүгээс зөвхөн Европын холбоо гэдэг нь хүчний үүднээс бол хүчрхэг байгууллага гэхээсээ илүү дэлхийд норм стандартыг тогтоох чиглэлдээ илүү их жишг болох ийм байгууллага болж байгааг бол харуулж байгаа юм. За энтгийн хувьд Америкийн нэгдсэн улстай ихэнх өргөн хүрээний хамтын ажиллагааг тогтоосон. За ялангуяа батлан хамгаалах цэргийн салбарт бол хамтын ажиллагаагаа өрнүүлж байгаа. Бүгд найрамдах Хятад ард улсын өсөн нэмэгдэх, бүс нутагтах нөлөөг хязгаарлах зорилгоор энтгийг дэмжих бодлогыг Америкийн нэгдсэн улсын өмнөх засгаар захиргаанаас явуулж байсан. За гэхдээ бол Дональд Трампын явуулж байгаа бодлого ялангуяа Украинд болж байгаа дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотойгоор Оросын холбооны улсын экспортын орлогыг хязгаарлах зорилгоор энтгэгт татвар ногдуулах ийм бодлого баримталж байгаа нь энэ энтгийг тус улсаас Америкийн нэгдсэн улсаас зайгаа барихад бас хүргэж байгаа. За нөгөө талаар энтгийн зүгээс бусад орнуудтай түншлээ хөгжүүлэх. За өмнө нь бол бас тодорхойгүй ийм харилцаатай байсан. Бүгд найрамдах Хятад ард улстайгаа харилцаа үргэлжлүүлэх болон Европын холбоо зэрэг бусад бүс нутгийн томоохон холбоо түншлэлийг бий болгох чиглэлд анхаарах гол төлөвлөгөө үзүүлж байгаа нь энэ удаагийн айлчлалаар харагдаж байгаа маа.